За сайн бацхан уу намайг хулан гэдэг. Тэнэ. Амрын хэрэг байна. Миний хувьд л одоо нэр төрийн хэрэг байсан. Одоо ингээ мундаг жүжигчтэй хамт ингээ тоглоод өөрийгөө сориод маш их зүйл сурж авлаа. Тэгээ ер нь бол энэ хэрэгүүд чинь өөрөө болохоор яг бодит хэрэгүүд болохоор илүү тийм айгүй хүнд тусч байсан. Хүнд гэх юм уу нэг тийм энэ хэрэг одоо нөгөө анги манд бодит байсан, бодит гэдэг утгаараа айгүй тийм сериэс өглөж авч байсан. Би чи ийм урт төстэйсэн байхгүй юу? Бүкс хүрсэн урт төстэйсэн. Тэгсэн чинь хүсээд хайруулвал яах вэ гэж надаас асууж ирсэн юм. Тэгэд би зааж насаараа урт төстэй байсан хүн чи яаж хүсээд хайрлах вэ? Гэхдээ надад нөгөө дүрэнд таалагдж байсан. Тэгээ чи main role штэ. Гол дүр дээрээс нь хавцаст хэрэг одоо нэг мөрдөгчийн ингээл дүр болонгууд надад аюу таалагдаад асуудалгүй би зүгээр шууд хайруулна гэд. Тэгээ над нэг юм богино үсний парик зүлгээд тэгээ миний нүрийг будаад тэгээ юм цагдаагийн нөгөө юм тэмдэг ингээд зүгээд хувц өмсүүлээд намайг харсан байхгүй юу. Тэгэл будаал гараад ирсэн чинь манай тэр шийдсэн штэ. Ер нь бол за ингээд дүрээ ер нь олчлоо. Гэтэл цаанаас нь манай даваагаа гүйцэтгэж зархлаашна. За ингээ гэрээгээ хийгээл гарч ирсэн шүү дээ. Гэхдээ яг үндэ бол би өөрөө бас яг кинон тоглох яг тийм дотроо бас аягүй юм хүсэл мөрөөдөлтэй хүн байхгүй юу бол урлагийн талдаа бол бас их сонирхолтой өөрөө хүсэлтэй. Тэгээд яг ч юм ингээд миний дотор ингээд нэг юм даалд ухамсарт маань хизээ нэгэн цагт би хэрвээ кинон тоглох юм бол одоо жишээлбэл би гоё акшн тулаантай юм гоё кинон тоглох юмыг яаж мэдхүү би ингээд байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэгэл боксер банк хичээлдэг гэсэн, бэлтгэлээ банк хийдэг, форма ерөөс алдахгүй ингээд банк хадгалахыг хүсдэг гэсэн. Ингээд юмыг яаж мэдхүүгээл ингээд тийм гоё боломж ороод ирэх юм бол би зөв чанга атгаал орно гэдэг юм бодолтой байдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь тэр маань ингээд нэг л өдөр ингээд биелээд тэгэл би шууд тэгэл чанга атгаал тэгэл орсон доо. Жохон баруун тийш нь голлуулаа. За дахиад би найруулагчаа над зодоо хайрлах гэж би хэлдэг гэсэн байхгүй. Тэгээд нэгдүгээр анги дээр чинь миний яг нөгөө орж ирж байгаа introduction анги гэдэг утгаараа тэ надад яг гоё юм тулааны сцен гаргаж өгсөн. Тэгээ яг хэдий тэр нь нөө тэрүүхэн нэг юм жижигхэн сцен байгаа штэ. Богино ч гэсэн би тэрэн дээр бол өөрийгөө аюул дайжгүй. Би тэр хэсгээ үзэх аюул дуртай. За мэдээж одоо гавьяач үчин болд ирдэ ах бол одоо мэдээж ярих юмгүй одоо Монголын одоо номер 1 жүжигч юм шүү дээ. Тэгээд энэ хүнтэй партнерлаад зэрэгцээд ингээд хамт тоглоо явах бол миний хувьд бол үнэхээр нэг төрлийн хэрэг байлаа. Тэгээ их зүйл сурсан. Тэгэл би энэ хоёртоо хажууд нөгөө дутахгүй гэл бас амар хичээсэн. Яг өмнөдөө би чинь бас туршлагагүй баачка байгаа шүү дээ. Тэнд чинь ингээл тэгэхэд манай хоёр бол орж ирээл нүрэ бодуулаад за текст юу вэ гээл тэр өдрөө ингээд текстээ уншаад тэгэл суулгачихж байгаа байхгүй. Би болохоор 1-2 хоногийн өмнө ингээд уншаа текстээс ерөөхдөө суулгацсан ирж агаад нийлэлцэж байгаа байхгүй одоо жишээ нь тэгэж одоо нөгөө өмнө нь өөрийгөө арай илүү ингэж хүчилж өөрийгөө илүү шахаж ингэж хичээхгүй болохгүй. Тэр талаараа илүү бас би ингэ намайг түлхсэн юм болоо. Амрыг ирээ. Амрын хэрэг. Тэдэд дуудах уу? Энэ зэн бодчихоо. Тэгээд хий. Би бол би ер нь бол жоохон бас жоохон интроверт хүн штэ. Манай хүн болохоор одоо гэрт ингээл нөгөө гэрт ингээл 9 шидэл юм болно штэ. Тэгэхэд би ингээл нөхрийгөө ингээд намайг ингээд бичиж сууж байгааг би ерөөсөө огт мэддэггүй байсан байхгүй.
Өөрийгөө ингээл хараад уцаа авах гэж би боддог байсан. Тэгсэн чинь намайг ингээ бичсэн байдаг байсан ингээ сүулт харж байгаа. Тэгээ яг одоо нэгэнт тэгэл тэрийг ингээл тавиал хүмүүс хүлээж аваад тэгэл муулах нь муулаа, сайлах нь сайлаа тэгээ явж байгаа би тэгээ сүүл рүү жоохон хайцсан. Зингүй. Хайртай. Аавнаас хайртай шүү. Ээж рүү бити харвараа. Амар өвдөг юм шиг байна. Зүрүүлээ чадъя гэхээр чи пранклаад ингээд нэг юм тавилттай болчих штэ. Тэр чинь ерөөсөө ямар ч тийм тавилт мавилт байхгүй. Зүгээр л яг би тэнд яг байгаагаараа яг ардаагаа байж байгаа байхгүй юу. Тавилттай болчихоор чинь тэгэл худлаа болчихно л та. Чи энийг хэлчихсэн. Би хүү усыг бэлдээд ахээ. Би шатаач би хоолой. Би усыг бэлдээ. Одоо 10 жилийн өмнө шүү дээ. Бид ч одоо 10 жил болчлоо. Facebook-ээр л танилцчихсан санагдаад байна. Facebook-ээр над руу ингээл байна уу гэж биччихсэн байхгүй. Би яг тэрийг айгуун сайн санаж байна. Ингээл хаа юу байна биш заяа. Байна уу ч гэх шиг. Байна уу гингуут нь би ингээ харчаад энэ одоо ямар сони шууд байна уу гэж бичээд тахлаар яад ингээд тухайн үедээ би синтчихэд хариу өчөөг байхгүй. Тэгээ 3 хоногийн дараа профайл пикчерийг харсан чинь нэг тийм айгу өрмөс төрхтэй ингээд нэг залуу байсан байхгүй юу. Тэгээ би тухайн үед нөгөө Америкаас ирч удаагүй байсан. Тэгээ хүмүүс болохоор зэрэг тэр нөгөө нэг шүрэн бугууш тоглож ирсэн гэдгээр нэг сайн мэддэг юм байлээ. Би нөгөө киног нь үзэж байгааг болохоор сайн танихгүй. Тэгээд байна уу гэд бичээд ангуут нь байна гэх. Тэгээд нэг анх харилцаа үүсэж нэг эхэлжсэн тийм юм уу. Тэгэхээр Facebook-ээр. Тэгэл намайг ч нөгөө өөрөө нэг Unilever-д ажиллаж байсан болохоор ингээл нөгөө нэг рекламанд ч гэлөө нэг юмд орох уу гэж нэг тийж мэдчихсэн нэг тиймэрхүү л нэг юм basic нэг энгийн ярианаас л тэгэл найзууд байж байгаа л тэгэл найзууд болоо л тэгэл нэг мэдсэн чинь одоо жишээлбэл фитнес гэлээс дасгал хөдөлгөөн одоо сүүлдээ бол одоо миний хувьд гой сайхан бие хаатай байхаас илүүтэйгээр тэр олж юусаа чухал биш. Зүгээр л би сэтгэц оюун бодлоо эрүүл сарвал байлгах, би эрүүл мэд, эрүүл байх тал дээр илүү анхаардаг болчихсон. Тэгэхээр сүүл рүүгээ зүгээр л хэв маяг. Тэр бусад хүмүүс ч гэсэн яг нөгөө ийм төвшөнд нь очтлон ингээд одоо очтлон заахыг хүсдэг байхгүй юу? Тэ нөгөө одоо коуч хийгээд тэгвэл зүгээр нэг юм турах хэрэгсэл биш. Энэ үнэхээр миний эрүүл мэнд хэрэгтэй мэн би ингээд бэлтгэл хийвэл миний ингээд хэрэгтэй дааврууд мэн дандаа идэвчж яах юм байна. Сэтгэл санаа мэн гоё байх юм байна. Тэр талаас нь илүү ойлгож хүлээж аваасаа гэж хүсдэг байхгүй юу? Яна ингээ хэлчихвэл яадаг юм болоо. Одоо штэ гоё морь унш ном сум харуулж л үзмээр байна. Нэрнгэсээ. Ном яг гоё морь унаад ном сум харваа гоё дээлтэй те. Гоё юм түүхэн кино ч юм мэдгүй яг нэг тийм бас өөрийгөө бас гоё сорьсон тийм гоё уран бүтээлд орох боломж гарах юм бол би зөв 2 гараа өргөөл өөрийгөө дайчлал орно гэж бодож байна.